яг энийг одоо бас нэлээд сайн ярилцчихж бас тал талаас ярилцахаас өөр аргагүй байгаа. За яг улсын хурлын чуулган дээр хүлээж авах хэсэг асуудал нийтлэлтэйгээр шийдэгдэх баг. За өнөөдөр бас Монгол улс дахь хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаар 24 дугаар илтгэл дээр энэ сонгох эрхийн асуудлаар бас нэлээд олон зохицуултыг сайжруулах боловсронгуулах ёстой гэдээ бас ороод ирсэн байгаа. Бидэд бас энэний дараа хэлцэх баг. За тэгвэл яг би зүгээр бас аливаа асуудлыг бас өргөн хүрээнд авч үзээсэй гэдээ бас онлын төвшөндөө өөрөөхөө л одоо өнцгөөс бас хэлээд байгаа. Ерөн зүгээр манай үндсэн хууль бол одоо right to elect гэдэг энэ үгээр ингээ орцсон байж байгаа. Сонгох хэрэг. Уг нь бол бусад орны одоо үндсэн хуулийн агуулга энэ баяжуултыг харахаар одоо right to vote буюу хэн нэгний төлөө санал өгөх, олон санал эрхүүд нийлжээ сонгох хэрэг болдог гэдэг онлын углуургыг зөв иргэдтэй өгдөм бил. Ингэж энэ хамтын эрх шүү, коллектив эрх болдгоо. Тэгээ энэ коллектив эрхийг эдлэхийн тулд та бас хариуцлагатай байж сонгуульдаа оролцох ёстой байдимаа гэдэг энэ арчлалын тэр углуурга эрх үүргийн мэдрэмжийг бас өгдөм бил. Бус орны одоо зэрэг үзэл санаа. Тэгэхээр бид энийг бас нэлээд одоо суурьтай судалж авч үзэх ёстой маа. За тэгээд яг зүгээр манай одоо цагаан утас шиг эдийг бол одоо үндсэн хуульд хатуу хуульчилсан бүр бичсэн орон чи интгэх шүү дээ. Чи санал үг эрхтэйгээс гадна нэг нэр дэвшигчийг онцол санал өгдөг. Бүх нэр дэвшигчдээс татгалзах эрх гэд бүр ингээд тусдаа нүд байж идэг. Тэгээ энийг бол манайх цагаан утсаар хийцэн байхгүй. Харин хин нэг нэр дэвшигчээс татгалзах эрх гэж байдаггүй. Тэгэхээр би энийг үг нь бол өгж байгаа тэр боломжийг бол иргэд сонгогч маань бүрэн эдлээд үнэхээр тэр цагаан утсаараа явж байгаа бол үр дагавар нь бол энтгийн хуулиуд би одоо 10 жилийн өмнө харж ирсэн санагдаж байна. Тэгэхдээ бол намууд нэр дэвшигчээ солих үр дагаврыг үүсгдэг байхгүй. Манай тэр нь байдаггүй. Дахин санал хураалтыг хамгийн олон санал авах хүртэл явцдаг. Яг эцсийн дүндээ энэ углуургаараа одоо мөн чанараар байхгүй. Харин үр дагаврын үед юу гэхээр нам дотроо толхилцох, фракцлах. За эргээд одоо өнөөдөр бүсцэн хөгжлийн том тойргууд дээр бол нутаг усаараа хуваагдаж ийм л юм лөө зүгээр энэ одоо юмнуудыг бидэд бас өнгөцгөн бодолцоод хүлээгээд авбал юм руу явчнаа. Би тэгээ яг зүгээр улсын хурлын гишүүдийн олонхын гарсан шийдвэртээр аль нэг талтаагаараа шийдсэн тохиолдол энийг бол нэлээд том ажлын хэсэг гар шийдэж бас үр дагаврын тэрэн бодолцохгүй бол эцсийн дүндээ улс төрийн намын төлөвшил байж чадахгүй бол иргэдийн сонгох эрх эдлэгддэггүй. Энийг бид нэр ерөөсөө бас ойлгох хэрэгтэй. Улс төрийн намын тэр доторх бужигнаан гэдэг юм уу энэ төлөвшлийг саармагжуулах тэр улс төрийн соёл зан үйл ороод ирэх юм бол иргэд ч гэсэн тэр одоо бүр уламд ортуулж гэхдээ яг нэг 60 завхан зорилцох нэгэн төрүүлдэг гэчээр нэг нь гарч ирдэг байхгүй. Уг нь үүний чинь цаана 60 завханцаас нэгийг сонгох биш тэр уралдах байгаа 60 завханцаас сольчооч гэдэг үр дагаврыг хүсэх гээд байна уу? Эсвэл одоо бас нэг өөрөөр те. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа маа. Тэгэхээр би энэ дээр одоо бас нэлээд бодолтой авч үзэх зайлшгүй шаардлага байна. Ерөн зүгээр яг би өнгөрсөн 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч гэсэн нэг зүйл дээр эмзэглэдэг. Сонгуулийн хууль тогтоомжид тодорхой цаг хугацаа заагаад өөрчлөлт оруулахыг хоригдсан байна. Гэтэл үндсэн хуулийн цэцэд гомдол гарах цаг хугацаа хязгаарлаг байхгүй. Сонгуулийн жил зарлагдсанаас хойш үндсэн хуулийн цэцэн шийдвэр гараад энэ сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн байна гэхэд зөрчсөн хуулиараа сонгуулаа хийгээд бүгд гудамжинд гарах уу эсвэл сонгуулийн хууль тогтоомжоо засах чинь ингээд сонгуул нь хойшлох уу гэд. Тэгэхээр бидэд уг нь энэ цаг хугацаагаар аливаа зүйлүүдийг хязгаарладаг биш аль болохоор юм консенсуст хүрж магадгүй сонгуулийн хууль тогтоомжийг цаашдаа ч гэсэн үндсэн хуульд өөрчлөлт оруулаад хууль тогтоомжийг батлах ковотыг 66 түүнээс тийш өөр хүлэмжшүүлэхт байдал байвчих хэрэгтэй байхгүй. Ингэж юмаа зөв болгоо явдаг болохоос биш цаг хугацаа эсвэл ингэн тэгнгээд хоёр туйлд гараад мэтгэлтэй байж болохгүй л гэдэг зүйлийг би эцэст нь хэлмээр байна. Тэгээ энэ дээр за Батан